Сайн байна уу? Намайг Төмөр Батар Огтой Оюутя гэдэг. Бид Орон аймгийн улсын тэргүүний 1-р цэцэрлэгтээ багшийн цэцлэгээр 6 дахь жилдээ ажиллаж байна. Бүлгийн хүүхдүүдэд дадал хэвшлийг өдөр тутам долгон ажиллахаас гадна гэрт нь эрүүл мэндийн орчинтай болгож захин болон цаасан сорьтой даалгаврыг өгч аав ээж асран хамгаалагч нартайгаа хамтарч ажиллаж олж авсан мэдлэгээ баттгаж байна. Хүүхдүүдэд шүдээ яаж авахыг зааж өгье. Шүдээ ардлынхаа араас эхлээд тойрог хэлбэрээр доош шүүрэх маягаар угаана. За ингээ хоёр-хоёроор нугаад уртлын шүдэн дээрээ сайзаа ингэж байна. Арын шүднээс ахаад эргүүлэх маягаар доош шүүрэх маягаар угааж байна. Цаана хүүхдүүдээ багш нь өндөр хүүхдүүдтэй 3 тараа шүдний аялал гэсэн ийм аялдаг хөрхөн бүтээлч номыг хийсэн байгаа. Та хүүхдүүд одоо үлгэрээр дамжуулан шүдээ угааж хэвших юм бол хүүхдүүд ямар шүдтэй болох вэ? Шүдээ угаахгүй жоохон залхуурах юм бол ямар шүдтэй болох нь вэ? Аль тоороо залхууж байна уу гэдгийг аав ээжтэйгээ гэртээ очиод ярилцаарай хүүхдүүдээ. Одоо ийм хүн болох багаасаа гэдэг ийм гэрээр аялах юм ном багш нь бид бэлдсэн байгаа. Энэ 3 тараа аялал дээр минь одоо энэ хүүхдүүдэд шоколадтай зүйл чихэрлэг амттай зүйл хийсний дараа хүүхдүүд шүдээ угаах бол энэ шүд яасан байна? Цоорсон байна гэж доогоор аялал дээр гардаг. Мөн одоо энэ шикэр шоколад идэхгүй хүнсний ногоо жимс гэх юм бол одоо хүүхдүүдийн шүдэнд тустай амин дэмтэй бас хүүхдэд амин дэмтэй дархлаа сайжирдаг байх нэ. За энэ багшаахаа бичсэн 3 тараа аялал намыг гэртээ очиод ээж аваараа яриулаад эрүүл мэндийнхаа болонд байгаа хичээлүүдтэй баттгаад ингэж үзэх боломжийг олгож байна. Оюутны багшийнхаа зөвлөснөөр манайх гэртээ эрүүл мэндийн болонтой болсон хүүхдэд зориулж энэ нь болонгод өдөртөө ангидаа зөв дадал хэвшүүлэх тэрийг болгонгод гэртээ ирж өргөжлүүлэн ингэж дадал болон угаад шүдээ угаах энэ хөтөл бодол нь гоё юм уу? Гоё. За тэр нь болонгод манай хүүхдэд болгоод маш их таатай байгаа. Ийм болонгод эцэг хүүхэд ч гэсэн ер нь хүүхдтэй ийм болонтой болгох бол хүүхдүүдийг сонирхолтой байх юм байна. Энийг хэрэгжүүлж байгаа бас оюутны багштай маш их баярлалаа. Бүгдээрээ ийм орчинтой болоорой. За хүүхдүүдээ одоо өдөрт шүдээ 3 удаа угааж хэвсцгээе.